За сайн байна уу миний нэрийн Жандуг нутгийн ажлын гомдолтой. Өнөөдөр бол 2017 оны 12 сарын 4-ны өдрөө би нэг баг бичлэг хийгээд Ордос хотын Хянган гушууны малчин ургамлын нутаг үлчээр алдсан тухайтай энэс бол төв чангас сэргүүтэл тавьж байна. Гадны нэг үлэг ятууд бол энэ мөөлийнхөө үрийн малын талбай гэсэн ийм нэг талбай гаргана гэсэн нэрээр бол энэ ургамлын нутаг үлчээрийг эзлээд олон жил болж байгаа. Ургамл бол одоо хоёлаар энэ нутгаан бол хөөцөлж гоод одоод авсан. Хоёлаар бол тэрнийг тасалж өгсөн. Тэгэхэд одоо балтал бас төрөм хээж балмад гэрчгээ хашилж хүний зодож малын хууж гэгэн цагаан өдрөөр ингэж дээрэм шиг явж байгаа юм нэг бол. Энийг жоохон хэн өнгөлж байна. Яах та ийм балмад гэрчгээ байгаа юм. Хоёул яс эний төлөө илчилж байна. Энийг бол орон нутгийн засгийн ноёдууд бол өөр өмгөлдөө явж байгаа болсод. Тиймдээ ингэж өнөөдөр манай энэ нутаг дээр чинь ингэж галж урж байгаа. Би ийм нэг хятад монголоор ийм үсэг бичиж эндээс л эсэргүүтэл тавьж байна. Тэгээ ийм явдлыг бол одоо манай өөр Монголд бол газар сайгүй гарч байна. Жишээлбэл 60-уудын боогуня, огнуудын ингэр эгчтэй хоёр. Энэ хэд хүн бол одоо болтол хоригдож байна. Хэдэн сар хоригдож байна. Энэ жоохон яагаад юм бэ? Энийг бүр ард түмнөр бүгдээрээ мэдэж угаад энийг бол илэн далангуу хойлож орчин тэднэ гэдгийг мэдэж байгаа. Биднес бол үнэн ёсны төлөө явж байгаа гэдгийг мэдэж байгаа. Жигчгээд яагаад өдий болтол өмгөлж гарч ирэх хүн байдаггүй. Яагаад эдэн улам ингэж галж урж байгаа юм? Хэцүү байна өнөөдрийн байдалд. Ерөн жигээ манай монголчууд бол нутаг бэлчээрэл түшгэлж амьдардаг хүмүүс үү. Эдэн өөр юу ч хийж чадахгүй. Мансын соёл бол энэ хэдэн мянган жил ингэж л амьдарч ирсэн хүмүүс үү. Тэгэхээр нутаг бэлчээр алдчихвол бидний уг үндэс юу болно? Энийг бид бүгдээ мэдж байгаа шүү дээ. Яавал таарна бид нь? Яад нутаг усан хамгаална, өөрийн эрх ашиг хамгаална. Өнөөдрийн байдал бол маш хэцүү байна. Дэлхийд дахнараа төр гөрнөөс ч гэсэн энэ хоёлыг чангаруулж байгаа. Одоо бол чинь хэдийн мөгөөс дэш үлээ. Газар нутгийг бохирдуулвал, орч ахыг бохирдуулвал 3-аас дээш жил хорих ялттай гэж. Энэ дотор бол ямар байгууллага нэгц аж ахуйлтан ч гэсэн хамаагүй. Ийм хоёлыг тогтоогоо гэсэн байхад бид хамгаалж байгаа. Энэ хоёлыг ч хаа очиж хэрэгжүүлнэ үү? бид бол хамгаалсан ялтай юу? 今天是2017年12月4日。下次吧啊，现在晚了。我从网上看到2017年12月3日的几段视频，非常气愤。视频是显示是鄂尔多斯杭锦旗的牧民被当地莫林河种畜场的10来个这个匪徒抢走并打这个维权牧民的照片，非常气愤。这个事情我还清楚，这个杭锦旗牧民世世代代在自己的草原生活着，后来外来的这个种畜场，莫林河种畜场占了人草场，这个问题一直牧民什么就不解决，最后打官司，今年7月份在呼市内蒙高院开庭去听了败诉，牧民胜出，但是这个莫林河种畜场的暴徒他仗势欺人，这估计是国营的吧，这就欺负，你看昨天又去抢，把这羊赶走，打人家牧民，这是光天化日之下赤裸裸的抢劫，这是犯罪。幸亏有的牧民是拍下了这一切。我强烈的谴责这些暴徒的违法行径，支持牧民的维权，也希望有关方面引起关注，底层老百姓的这个合法权益不能这样被粗暴的践踏。现在是依法治国时代，任何人不能违法，包括那些所谓的什么种畜场、养马，现在种畜场、什么养马场和林场，现在内蒙古各地的牧民就是被这些家伙们土地这种侵占的，应该引起重视。这只是一个缩影。